Элэг нэгт монголчуудаа энэ өдөр туурга тусгаар Монгол улсын иргэн бүрийн өрх бүрийн баярын өдөр билээ. 102 жилийн өмнө энэ өдөр Монгол оронд түүхэн тэмдэглэлт үйл явдал болсон юм аа. Түүхийн зурус үед харин иргэшэлд байхдаа эрхчлөө тусгаар тогтнолоо зүүдэлж байсан монголчууд цагаагчин гахаа жилийн хувьсгалыг хийж 8 дугаар богд авзан дам хотгтыг хаан ширээнд өргөмжилж Монгол улсын засгийн газрыг байгуулсан билээ. Тусгаар тогтнолыг бидний эцэг өвгөд сэргээ мандуулж, хайрлан хамгаалж, Монголын төлөө зүрх хөхөнд авчрах гэж тоолшгүй хөндийг итэлж, хэмжээшгүй бэрхийг давсан юм аа. Тусгаар тогтнол гэдэг энэ үнэтэй үг хаадын хүсэл зориг Монгол эрсийн халуун нам, бүлээн цус, Монгол хүн бүрийн сэтгэлийн хатаар дамжиж биднийх болсон. Тиймээс энэ хоёр үгний цаана эх орон өөрөө оршиж байдаг билээ. Ард иргэдээ 102 жилийн өмнө эрх чөлөөгөө батлан дунгах гэсэн Монгол орн өнөөдөр хүний эрх чөлөө, хөгжил дэвшил, бизнесийн боломж, гэгээлэг ирээдүйтэй улс орн болсон байна. Улс оронд маань хийж хэрэгжүүлэх олон ажил байгаач Монгол орн хөгжин дэвжих их боломж байгаад бид итгэлтэй байна. Гэхдээ үнэшгүй өндөр үн цэнээр олдсон тусгаар тогтнолыг өнөөгийн бид хайрлан хамгаалж хөндлөн дээдлж явах учиртай. Улс орон тусгаар тогтнолоос илүү эмзэг чухал зүйл гэж үгүй. Манай орны тусгаар тогтнолын хамгийн чухал амин сүнс нь Монгол хүн юм аа. Монгол хүн бүрийн сарвал ухаан, эрүүл мэнд, эрдэм боловсрал, хичээнгүй хөдөлмөрт тусгаар тогтнол оршиж байдаг юм аа. Тиймээс Монгол хүн бүр хүн шиг амьдарч Монгол орн улс шиг хөгжих нь тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх хамгийн чухал үндэс билээ. Өнөөдөр Монгол хүн ямар байна? Монголын тусгаар тогтнол яг л тийм байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж ардын маань зөвөрөг байдаг. Монголын төлөө цоглох зүрх бүхэнд Монголын ард түмэн эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуулсны 102 жилийн хойно мэнд хүргье. Монгол орн маань үрд мандан бадаргэ.